За кино маань эхлэн бидний нэгэн том үйл явдлаар угтаж авдаг. Манай Томыг нөгөө ахлах мөрдөгч дуудулсан байх өгөөд ахлах мөрдөгчийн хажууд нөгөө сизон 2-ийн эхлэлд Томитой уулзсан хоёр хүмүүс сууж байдаг. Тэгэд манай Томи бол угаасаа тэр дунд Томидох нь ойлгомжтой. За ахлах мөрдөгчтэй хамт энэ хоёр хамт байна гэхлээр Гаррисон пабыг дэлбэлэх нь мөрдөгчийн санаа байсан болж таардаг. Тэгэд бүгдээрээ мөрдөгч болон хар арслан бүлэгэл хоорондоо нэгдсэнийг олж мэднэ. Тэгээд тэнд ястаа гурвалжин дөрвөлжин хэрүүл болдог. Томи тэр дундаас нэгийнхэн ч асуултанд хариулахгүй дуугаа өндөрсгөж байтал Томид тэр хэд нөгөө яриад байсан даалгаврынхаа зааварчилгааг өгдөг. За энэ зааварчилгаа нь гэвэл Чорчил нэгэн том адмиралыг устгахуулах гэж байгаа бөгөөд тэр адмиралыг Эпсоны дерби дээр ирэхэд нь Томигоор устгахуулахыг хүсэж байгаа юм лээ. За яагаад Томи вэ гэхлээр хэрвээ цагдаа нар мөрдөгч өөрөө устгавал улс төрийн том юм болж хувирах бөгөөд хэрвээ Томи устгавал зүгээр л нэг гэмт хэрэг болохоор мэлээ. За тэгтэл Томас за ястаа чадахгүй игээд гараад явна. Ахлах мөрдөгч хойноос нь Томас гэж дуудаад гарах өгөөд тэр хоёр коридорт бэлцсэн уулзалт хийгээд. Ахлах мөрдөгч Томид хандан Уинстон Чорчил чамайг сонгосон шүү. Гэтэл Томи наад хоёрын чинь эрэхтэй нь хараал ийдсэн тагнуул. Хажууд нь нэг ч үг дуурах хэрэггүй. Ахлах юу вэ? Би шалгуулсан штэ. Гэтэл Томас таны хүмүүсийн хүрч чадахгүй газарт миний хүмүүс байдаг. Наадах чинь тагнуул. Тагнуулынхаа учрыг олчод намайг дуудаарай. Гэд нөгөө гэрийг аваад яваад өгнө. За энэ хооронд үзэгдэж шилжих өгөөд Артураар ахлуулсан Томигийн хүмүүс Сабинигийн шөнийн цэнгэний гадаа ирсэн байх өгөөд тэд нар Сабинийг авсан арга хэмжээний өшөөг авахар ирсэн байдаг. За Сабинигийн менежер энэ жинхэнэ шалаар нэг болдог. Энэ газар цоошин зохион байгуулалттай болох болно. Peaky Blinders-ийн тушаалаар. За тэгэд маргааш нь болж Томигийн хүү Майкл Shelby компанид санхүүжээр ажилд орж байгаа бөгөөд тэрээр нэг найзтайгаа баяраа тэмдэглэх гээд тэрээвийнхээ өөр нэгэн пабад сууж виски уугээд явдаг. Тэрээр орж ирээд уух юмаа захиалаад ээжэтэл нэг залуу ардаас нь гарч ирээд "Хөөе хараа, би чамтай хамт арх уумаргүй байна. Эндээс зайл хийгэр минь." Гэтэл Майкл тэгвэл тэгээд өөрөө зайлаач. Гээ зодтолж эхэлнэ. Манай хоёр бүр хурган. Тэгэд Майкл яг зодуултгийн даван дээр байж байтал паб ийзэн. "Хөөе малаа. Чи амиа орлохыг хүсэе юу? Наадах чи хараал идсэн Поли Шелбигийн хүүхэд" гэтэл уучлаарай ирхмэ. Намайг ёстой уучлаарай, би ёстой мэдсэнгөө. Тэгэд Майкл бит хоёр юм захиалсан баха. Уучаад гарш. За тэгээд тэр хоёр шууд өөрсдийнхөө паб дээр ирэн ах нартайгаа нийлэх өгөөд Джон Артур хоёр шууд зодоо хийснийг нь анзаардаг. Тэгэд Артур Майкл тандан "Чи одоо яагаа вэ? Халтарж унаад хан мөрөгдсөн юм ааш. Үгүй сая Торн бааранд байсан хідэн нөхөр далчгнаад. Бид хоёр учрыг нь олчоод ирлээ штэ." Торных юм би. Чисо Майкл харин энэ хоёр хайчих гэж байгаа. Өөрхий сайхан паб байсан юмсан. Тэгэд Артур Джон хоёр пабд нь орж агсан тавиад эзнийг нь зодоод пабыг нь шатаачдаг. Тэгэд үзэгдэл шилжин Томи өрөөндөө сууж байгаад нэг хүн рүү уцаараа залах бөгөөд нэгэн залуу автал Томи тасалждаг. Гэтэл тэр залуугийн ард Грейс Саба дараарай гэсэн зогсож байдаг. За guys нэг subscribe сайхан дарчгуу да. Кино үргэлжлэв. За тэгэд кино үргэлжлэх өгөөд Артур Альфитэй уулзсан байх өгөөд тэрхэд хамтдаа хоолны ширээнд суудсан буу халаад байж. Тэгээд Альфи тэнцээ баах юм ярих өгөөд ярьж Артураас юм асууж байснаа. Альфи "Өнөөдөр би тэр ямааг алаад хэдүүлээ сайхан хоол хийж иднэ. Би бүр энэ ямаанда нэр өгч гисэн" гэд. Артур инээгээд "Идэх гэж байгаа ямаанда нэр өгдөг. Чич бүр лотер юм аа. Тэгэд энэ ямааг хин гэдэг юм дэ" гэхэд Альфи "Thomas Shelby."
За тэгээд тэр дотор бөө юм болох өгөөд Артурыг цагдаа нар орж ирээд баривчлаад аваад явдаг. Яагаад вэ гэхлээр Альфи тэр өдрийн өглөө нь Сабинитэй уулзаад урт удаан хугацаанд хоорондоо дайдж байсан хоёр тал Томасыг устгах гэд нэгдэж байгаа юм байна лээ. За тэгээд энэ хоорондоор цагдаа нар бас Полигийн гэрт орж ирэх бөгөөд нөгөө пабыг шатаасан гих хэрэгээр Майклыг аваад явчихдаг. Харин маргааш болох өгөөд Томас ахлах мөрдөгчтэй ирж уулздаг. Хөөе. Хоёулаа гэрээ хийсэн. Би чиний ажлыг хийнэ. Харин чи надад хамгаалалт өгнө гэсэн. Тэр чинь тэгээд яасан гэтэл ахлах. Аав маань намайг баг байхад хэлдэг байсан юм. Хэрвээ чи нохоогоо өөртөө дуулууртай байлгамаар байвал сардаа нэг удаа ташуураа харуулж бай гэж. Баяртай ноён Шелби. Энэ үйл явдалтай зэрэгцээд шуурхаа гэр бүлийн хурал болох өгөөд тэнд Жон, түүний эхнэр болон авга эгч Пол байдаг. Эзмэ, би Ли гэр бүлийн удганд хилээд итгэл даах зэрчүүдийг авчирч болно. Томи хариудна. Сайн байна. Гэтэл авга эгч Пол, Томи гоё. Тэд нар Майклыг бариад аваад явчихсан. Өнөөдөртөө гаргаад өгөөч. Томи, энд бизнес нэгдүгээрт. Гэтэл авга эгч Пол, тэгвэл би өөрөө гаргачих л да. За тэгэд үзэгдэл шилжих ба Томиг гэртээ байж байтал гинэт Грейс ороод ирдэг. Гэсэн чинь Томи, хөөе, сайн уу хайртай. Тэгнэ гэж бодсон уу? Басгүй л дээ. Томи, чи яах гэж ирсэн? Грейс, чи намайг уух юмар дайлахгүй мó? Томи хариудна. Тэгэд хийгээд бол да. Гэж аавна зү. За тэгээд тэр хоёр нилээ нэг нэгнийгээ өдөө хатгсан юм ярьж ирж байгаа. Томи эцэст нь хоёулаа гарыг. Би чамд гоё юм үзүүлье. Гэснээр түүнийг Чарльз Чаплинтай уулзуулдаг. Тэгээд Грейс тэр эдийг уулзалдаж байгаа хооронд Томи утас авснаа ахлах мөрдөгч рүү залгадаг. Ахлах мөрдөгчөө, таны гар хөл болсон цагдаа нар хотоор нэг байдаг. Тэгвэл өнөөдөр манайх руу надтай хамт хий орохыг та мэдхэл юм байна. Ахлах мөрдөгч. Худалч. Чи худлаа ярьж гин. Томи, би гэрлүүгээ Грейсийг дагуулж орно. Сайхан амраарай. Тэлт левел 4. Яна энэ ахлагч орог зүрхтийн шигдээс бол. За маргааш өглөө болох өгөөд Ахмад өрөөндөө байж байтал авгагч Пол ороод ирдэг. Авгагч Пол орж ирснээ чамд ирэх мэдлэн байгаа. Чи манай хөвс сулаад өчгдөх үү гэдэг. Ахмад харин Полын биеийг ашиглан дур үслээ хангуулах гээд байдаг. За энэ миний дургүй хэсэг болохоор би скиплээ шүү guys. За тэгэд үзэгдэл үргэлжлээд Майкл соллогдох ба дотор юу болсон нь ойлгомжтой. Авгагч Пол Майкл, миний хүү зүгээр үү? Майкл хариудна. Харгалзагч нар надад юу болсон талаар хэлсэн. Бас инээлдэж байна лээ. Энийхэн ч зүв биз гэд яваад өгдөг. За манай үзэгчид маань бэлнэ үү? Ингээд season 2-ын сүүлчийн анги эхэллээ. Томи, өнөөдөр бол Эпсон болох өдөр. Надад өндөр албан тушаалтай хүмүүс хүн алах даалгавар өгсөн. Энэ амжилттай болоод би амьд гарах эсхийг бид мэдэхгүй байна. Тэм болохоор энэ загтлыг бичиж сууна. Хэрвээ ямар нэгэн зүйл болвол миний гэр бүлинд ямар ч холбоогүй шүү. Энэ заван даалгаварт намайг сонгосон хүн бол ахлах Кэмпбелл. Миний өнөөдөр алсан хүнээс болж Ирландад иргэний дан өсөх болно. Хэрвээ та энэ загтлыг уншиж байгаа бол би аль хэдийнэ өгсөн байх болно. Гэж бичиж дуусгаад тэр загтлаа Эйдад өгөх бөгөөд Эйдад хандан өнөөдөр надад ямар нэг юм болвол наад захиагаа сонинд нийтлээрэй. Төлбөрийг нь төлсөн шүү. За тэгэд үзэгч шилжих өгөөд өнөө өглөө манай Артур шоронгоо суллагдж байдаг. За ер нь бол дээгүр доогуур нь Томи яриад суллуулж байгаа нь ойлгомжтой. Яагаад гэвэл өнөөдөр шиг чухал өдөр Томид Артур байхгүй гэж болохгүй. За тэгэд кадр дахин нэг солигдоход Томи нэгэн залуутай хамт Альфи Соломонтой уулзахаар ирсэн байдаг. Тэгээд хамт ирсэн хүнээ гадаанаа үлдээгээд Томи өөрөө яваад орноо. Амар сүртэй алхаад орж ирсэн нь. Байж гараа. Үдэс үдэт. Гой шаачгач. За тэгээд Томи цаашаа яваад орох болно. Орд суугаад бид тэр хоёрыг өмнө нь утсаар ярьсныг мэдэх ба тэр хоёр утсаар хамтын бизнесээ тохирсон байдаг. Томи Альфид нэг цаас өгдөг бөгөөд тэр цаас нь өөрсдийнх нь бизнес хилээр гарч болох зөвшөөрөл ба тэр хоёрын хийх бизнес бүтсэн гэсэн үг. Тэгээд Томи наадхан дээр чин гарын үсэг зурагдсан байгаа. Бизнесийн 80% нь минийх, 20% нь чинийх. Гэтэл Альфи, юу гэж манай нэг хуульч найз надад нэгэн цаас өглөө л дөө. Энэ цаас Али чи эндхийг унш та. Энэ дээр 100% нь минийх гэд бичсэн байх юм. Одоо наадхан дээр чи ерөөсөө чи гарын үсгээ зураал болох юм хинлээ. Гэтэл Томи, Альфи, чи хинэт тийм ярьж юм ш. Гэтэл туслах нь Томи руу буу чиглүүлэх ба Альфи зөрүүднэ. Хөөе, чи над бууга болж ил да. Томи бол ухаантай ирэх хүн заа юу. Юу болж байгааг ойлгоно. Тэ Томи, гэхдээ нэр ингээсээ гарын үсгээ зурахгүй бол би буудсан ш. Томи хариудна. Юу гэж Альфи? Би орж ирж байхдаа үдээсээ үзсэн.
Би үдээс үүдэхдээ тэнд гар бөмбөг утсаар холбоод түгжээг нь тайлцсан. Бас нэг залуутай хамт ирсэн ба намайг 7 цаг 20 минутанд гарч ирэхгүй бол тэр энэ газрыг үнсэн товор болгоно. Гэтэл тослох нь Jesus Christ, Alfie, Alfie, he tied his над fucking чинь lace. I чихлээсээ saw яриад him. байна. Гадаа нэг хүүхэд байгаа бас Томми орж ирж байхдаа хараал эзэн үдээсээ үдсэн. Альфи харин зөрүүднэ. Новш минь чи тэгээд тэр үед нь юу хийж исэн? Тослох харин үгүй Альфи нэрээ тэр үдээсээ үдсэн. Тэр чи хараал эзэн Томас Шелби штэ. Эндхийг яг дэлбэлнэ гэтэл Альфи. Чи амаатад. Энэ бол эрчүүдийн ертөнц. Харин чи хараал эзэн хүүхэд шиг аашлаад байна. Хүүхэд шиг аашлмаар бол тэр болонд очиод уйлаад сууж бай. Яв. Тэгэд буцаад суун. За яах вэ? Томми. Яа зүгээр юу яа л да. 65% болгох чи. Гэтэл Томас 30%. Альфи. За болоо штэ биз. Ийм шуналтай ингэж юу хийсэн бэ? 35. Гэт тохиролцоон төрнө. За энэ үйл явдал үргэлжлээд ахлах мөрдөгч нэгэн 3 хүнтэй уулзж байгаа бөгөөд тэдэнд нэг зураг харуулад өнөөдрийн туулаа. Та гуравт л энэ ажлыг даалгавал миний сэтгэл амрах байна. Гэхдээ наад хүн чинь жирийн нэг эр хүн биш шүү. Тийм болохоор битгий алдаа гаргаарай. За үзэгдэл солигдсон Томми хүмүүстэйгээ дээр би явж явах бөгөөд замдаа хүмүүстэйгээ хамт нэг зогсоод яг юу хийх хэрэгтэйг нь хэлдэг. Артур Томоос дээр бигээр чи юу л хийх гээд байна да гэхэд Томми надад итгэе хаа. За тэгэд бүгдээрээ алдарт Эпсон дерби дээр ирсэн байх ба хөгжмөө жахан суулжлалтаас арах. Баярлалаа. За тэгэд бүгдээрээ алдарт Эпсон дерби дээр ирсэн байх бөгөөд бүгд өөр өөрийн үүрэгтэй болцсон явж байгаа нь ойлгомжтой. Манай хэдэд уралдаан яах бол падлийч байхгүй. За тэгэд Томмиг бид бүхэнд харуулах бөгөөд Томми нөгөө хүнээ олоод харцсан араас нь мөшгөөл, гитэл. Тэгэд нэг урт очрын ард нь ирсэн. Одоо л алдаж болохгүй. Зөв цагт нь шууд дуусгана гэд төлөвлөгөөтэй байсан чинь хажуу талаас нь Томас гинбэ. Үгүй Грейс чи энд юу хийж байгаа юм бэ гэсэн чинь Грейс би чамаас жирэмсэн болчихжээ. Яа за жоохон байж л та. Томас юу яриад байгаа юм бэ чи одоо? Наад үгүй яахлаар одоо хэлж өдөө. Тэгтэл Грейс үгүй би яг одоо л ярмаар байна. Хоёулаа хүүхдээ эргэтэй ч байсан эмэгтэй ч байсан бурмаал гэж нэрлэдэг хөө. Томми ярин зөрүүднэ. Тэгээ наадхаа яагаад яг энэ цаг үед хийлж таардаг юм бэ? Би маш завгүй явж байна штэ. Гэд явах гэтэл яагаад гэвэл би чамд хайртай Томас. Томми ингүүл өөр шүү. Би уралдаан дуусгаад уулзъя за. Грейс би чамаа хүлээнэ. Тэгэд Томми дээр Лизи ирсэн байх бөгөөд Лизи Томмид хандан би ямар байна? Томми юу ямар байна гэж. Миний плаж хоёр товчоод айлчих. За тэгээд тэр хоёр ороод суух бөгөөд бүгдээрээ Томсыг яагаад Лизигийн авчирсныг олж мэднэ. Юу болсон бэ гэхлээр Томас нөгөө алах хүнтэйгээ хамт хоёулахнаа байхаар чимээгүй газар орох хэрэгтэй байгаа юмсан чи. Тэгээд Лизид миний зурсан газрын зургийн X-ээр тэмдэглэсэн байгаа газар чи түүнийг аваад хүрээд ирэхэд л болно гэж хэлдэг. За тэгээд үзэгдэж шилж нэ. Энэ хэсэг бол миний хамгийн дуртай хэсгүүдийн нэг шүү дээ баг. Та бүхэн энэ дүрсийг яг сайн харуул маш олон хүн орхилдож байх бөгөөд хэдүүлгийнх нь хинж энэ дотор Томми болон ахлах мөрдөгч хоёр зогсож байсныг анзаараагүй байх. За тэгээд ахлах мөрдөгч Томмид хандан Томми хоёулын шиг нь хүмүүс хизээч хайрлагддаггүй гэдгийг чи мэдхүү. Юу гэж ахлахаа. Тэр надад хайртай гэж хэлсэн. Грейс надад өөрийн амаар хайртай гэж хэлсэн. Ахлах хариуд нь тийм үү. Тэгвэл тэгэд баяр хүргэе. Яа тийт левел хийдвэ энэ чад. За тэгсэн чинь Томас өнөөдрийн төгсгөлд хоёулынгийнх нь хэн нэгэн үхэн. Харин айл нэг үхсэн нь маргааш тамд сэрэх болно. Гэд кино маань өргөжлөх өгөөд Лизитэй хамт нөгөө нэг Томмигийн алуулах гээд байгаа хүн байж байх өгөөд ёстой Лизи рүү чичирсэн байж байдаг. За ийм үйл явдал болж байгаа хооронд Томас гаднаас үүдэн дээр байсан цагдаа шанаадаж унгааж орж ирээд буудах гэсэн чинь буун сумгүй байдаг. За тэгээд ёстой улаан зодон болдог. Зодон болж Томми өөрийнх нь буугаар буудаад ашгүй нэгэн даалгавраа гүйцэлдүүлнэ. Тэгээд гадаа нэрсэн цагдаа нарт. Цагдаа нараа. Юу би сая баажсэн чинь тэнд нэг буун дуугараад хүмүүс бас Ирландаар яриад байсан. За тэгээд тэр явын бүх цагдаа нар төгшүүр зарлаад дөрөмт хувцс өмссөн бүх хүмүүс яг одоо хааныг хамгаал. Энд Ирландын IRA бүлгэм ирсэн байна. Хааныг хамгаал.
За тэгээ цагдаа нар яваад эхэлснийг манай эд харсан болохоор жинхэнэ ажиллаа эхэлнэ үстэй. Джон Артур хоёр ирээд Сабинигийн бүх хүмүүсийг зодоод бит ажиллуулах эрхийг нь аваад шатааж хатдаг. За тэгээ тэн цугларсан хамгийн хүндтэй хүмүүс ордог ресторанд Томми сууж явах өгөөд Сабини гаднаас орж ир. Тэгээд тэр гурав нэг ширээнд суух бөгөөд Томми Сабинид хандан "За Сабини, та өнөөдөр хэр их мөнгө хож өвдөө?" Гэтэл Сабини "Энэ гадаа байсан цагдаа нар хайчив." Гэтэл Томми "Цагдаа нар ажиллаа хийгээд завгүй. Манай залуус ч бас таны эрхийг шатаагаад гадуур завгүй л явах." За гэтэл Сабини маш уурлаад бууга гаргаж ирэх гэтэл Томми "Хөөе, тайван. Энд хүн албал та хааны хөнөөхийг хүсч буй алуурчин болно шүү. Хаануугаа сана." За яах вэ тийм гэж суудаг. Томас "Чиний ихний алдаа. Цагдаа нарт хамгаалалтаа бүрэн даатгсан. Харин хоёр дахь алдаа чинь Айлфигаас урвсан явдал байсан. Тэр хооронд тань Айлфи бит хоёр буцаад тохирлцсан. Гэтэл манай хүн уурандаа шил авч хаглаад агсам тавьж гарах өгөөд гаднаас нь цагдаа нар ороод ирдэг. Харин цагдаа нар орж ирснээр Томиг аваад явчих нь Вайзеринчд юу болоод байна. Гэтэл яг үнэндээ бид нар цагдаа нар биш нөгөө ахлах мөрдөгчийн хүмүүс байсныг олж мэднэ. За энэ үйл явдлын хажуугаар ахлах мөрдөгч Политой уулзсан байх өгөөд тэр хоёр утасны бүхээгт чимээгүй орчинд ярилцах гээд ортол Поли ахлах мөрдөгчд хандан Peaky Blinders-тэй битгий оролцолдож байна овш минь. Ахлах мөрдөгч чадсан анх. Тэгэд бүгдээрээ Томитой хамт хөдөө ирсэн байх өгөөд манай Томиг булах нүхээ ухаад бэлдсэн. Алах гад байж идэг. Томи би сүүлчийн удаа нэг тамхи татж болох уу? Алуурчин. Нэгхэн тамхи шүү. Томи. So fucking close. Oh, and there's a woman. A woman who I love, and I got close. Nearly got fucking everything! In the bleak midwinter. Ноён Томас Шелби. Эрхэм Уинстон Чурчил тантай өөрийн биеэр уулзмаар байна гэсэн. Та одоо явж болно. За season 2 нь таалагдв залуусаа. Би чин дээр та эдийг бас арай дутуу үнэлээд маргааш жоохон унтах санаатай нэг лайк дээр дараагийнх нь анги постлигээд хэлсэн чинь маргааш өглөө босоод харсан чинь хүрцэн байна үстэй. За миний буруу сумимаас. Одоо ерөөсөө та эдийг дутуу үнэлэхгүй. Энэ кино маань season 3 4 дээрээ бүр галзуу болж хуурдаг. Тийм болохоор хэдүүлээ season 3-аа сайхан 10-аас бүрч байгаад хамтдаа үзэх үү. Найз нь тэр болтол жаахан эмэр отох юм. 10-ка дээр уулзтлаа түр баяртай. Качао.